Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ House of the Dragon цувралынхаа 1-р бүлгийн part 2-оор үргэлжлүүлэн үзнэ. За тэгээд та хэд маань энэ цувралаа Монгол адмалтайгаар аль бие усны эрхтэйгээр Univision дэх HBO Max App-аас үзээрэй. Мөн Univision-ийн шинжлэгдсэн L+ багцыг идэвхжүүлжвэл HBO Max App-ийг тань дагалт ирж цувралаа тэр ирэхээрээ үзэх боломжтой шүү guys. За одоо бүгдээрээ part 2-оо эхлүүлцгээе. Нөгөө дэм чинь ордноос өгдсөн биш аваал ихнэр дээр очиж амар жимэр амьдрах нуу гэтэл явж очсноо мэндийн зөрүүгөө мориноос нь татаад унагчиж байш шүү. Чи юм уу холчгор амтан өөр юм угаасаа чадахгүй л дээ. Гэт ихнэр нь орилдсон биш дэмний зэв хурж газраас мангар том чулуу авснаа ихнэрээ хөнөөж өргөдөг. Харин нөгөө талд алисант ордноос хөгдөж буй авигаа үдэн гаргаж өгөх үед аавна. Чи миний биш найзынхаа талд орсноос болж би хөөгдөж байна да. Висерээс удахгүй өвчнөөсөө олж өгнө. Рейнера хан ширээг авахын тулд удахгүй хүүхчийн хөнөөж мэднэ. Тэр чиний найз биш, харин дайсан чинь шүү. Битгий мартаарай гэж хэлээд явж одлоо. Хааны шинэ баруун гараар лайны сонгогдсон бөгөөд лайны левд нэлээд алсын араатай үнэнч нэгэн боловч түүнийхүү лаерис харин аваасаа тэсөөр нэгэн бололтой. Хатан дээр явж очсноо. Таны найз гүнж Рейнера эртээд болохгүй юм хийцэн бололтой шүү. Отож хам ба жирэмснээс хамгаалах цай бэлдээд өрөөнд нь оруулж гисэн. Гээд хоёр найзуудын оронд хор утгаад авгаа шиг зан гаргаад эхлэхэд Алисент муу найзыгаа занаад эхлэхгүй яв. За ингээд эзэн маань Корлисийн үг охинтойгоо гэрлүүлэх санал тавихаар тэдний цайз дэрх ба. Танаа хүү манаа хоёр гэрэлвэл Эрдэнийн шижир алт болох босов. Удалгүй тэд хүүтэй болж бидний удам өгсөн энэ улсыг захирах болно. Гэж хэлснээр тэд чүүгээ гэрлүүлэхээр болдог. Харин нөгөө талд Ренира ирээдүйн нөхөртөөгөө далайн ирэг дээр ярилцсан алхах бөгөөд энэ хоёр хоёулаа аав ээжийн шахалтаар гэрлэх гэж байгаа болохоор би бинийхээ зовлонг сайн ойлгож байх ба хэдий гэрэлсэн ч өөрсдийнхөө хайртай хүмүүстэй уулзаж би бинийхээ хувийн амьдралд оролцохгүй гэж тохирдог. Лейнрийн хувьд ижил хүссэн бөгөөд хайртай залуудаа энэ бүхнээ тайлбарлаж Ренирач бас хайртай үнтэй. Бид хоёр би бинийхээ амьдралд оролцохгүй гэж тохирсон гэж хэлэн тайвшруулж байгаа л харагдана. Хааны хүн дээрөө буцаж явах замд Кристен гарч ирснэ. Ренира би чамд үнэхээр хайртай болчихжээ. Жаавхаа өслөөр хайрг үнтэйгээ гэрлэх шаардлагагүй штэ. Хоёулаа эндээс зүхтэж хол очиж амьдрий. Гэсэн санал тавьсан ч манай охин хааны удмын үргээ заавал биелүүлнэ. Тэглэж би Лейнертэй гэрэлсэн ч хоёулаа уулзсаар байж болно штэ. Гэтэлтэл Кристен их сонирн болж. Би Хүлэг Батрын үргээ зөрчиж чамтай унтсан. Чи одоо бүр намайг бие үнэлэгчиг хардаг болжээ. Гэж хэлээд уурлаад яваад өгнө. Ордон дэрмэг заалисанд Кристнийг дуудаж уулзаад чи Рениратай ямар харилцаатай юм? Алив үннээ хэлээд. Гэхэд сэтгэлээр унсан Кристон бүхнээ хэлж би гүнжийг бузраас нь нүгэлтэй. Намайг цааслаад өгөөч гэсэн боловч Алисан түүнийг өршөөлөө. Изааны бие улмал муудаж нөгөө шархнууд нь бүр хамаг биеэр нь тархаж эхэлжээ. Манай хүн өөрийгөө удахгүй гэдгээ ойлгож амьд байгаа дээрээ өхнийхөө урмыг хийхээр болдог. Хормын дэн улсын хамгал хүнтэй зочид өргөдөн бужигнж байтал Алисант ногоонгийн дашинцтай ороод ирд юм да. Эдний удмынхан дайнд явхдаа л ногоон өмсгөл өмсдөг учраас Ренератай дайсагнаж байгаа гэдгээ харуулж байгаа юм да. Лейнерийн найз залуу Жоффри Ренераг ажиглаж байгаад Кристен рүү байн байраад байгааг нь анзаарч энэ хоёр зүгээргүй гэдгийг мэдэнгуутаа Кристен дээр явж очсноо. Чи гүнжид сэтгэлтэй биз дээ. Харин би Лейнер тартай. Хоёулаа нэг завинд байгаа юм байна да. Энэ нууцыг өхөөхтлээ хадгалах хэрэгтэй шүү. Гэтэлтэл Кристен нэг сонирн болоод явчлаа. Удалгүй урмын яслал эхэлж хүмүүс ууж идэн бүжин наадж байтал Кристен Менжофрыг барьж авснаа бүр нүүр нүдгүй балбаад нүрийг нь цөмлөөд алж өрхлөө. За тэгээд Кристен ордноос гараад амиа орлох гэж итэл Алисанд гарч ирээд түүнийг зогсоодог. Хэдийн найз залуугаа нүдэн дээр алуулсан ч Лейнер энэ бүхнийг шүдзүүн төвчж Ренератай бөгжөс солилцсон эхнэр нөхөр болох ба яг нь дизайн ухаалдаа л унлаа. Замнахаан тэгэхээр 10 жил өнгөрсөн болохоор зарим дөрүүд маань арай өөрчлөгдсөн байгаа шүү заа. Ренера маань юм болсон, Ренерагийн нөхөр Лейнер юм болсон, Алисент маань юм болсон. За бус дөрүүд нь гайг баха. 10 жил өнгөрсөн үедээ ч Ренера, Лейнер хоёр хамтдаа амьдарсаар байгаа юм байна. Тэр хоёр голоосоо хоёр хүүхэдтэй өгөөд одоо 3 дахь хүүхдээ үлгэд авч байна. Гэхдээ нэг том асуудал байгаа нь тэдний хүүхдүүд Лейнер шиг биш, харин Ренерагийн Хүлэгбаатар Хенритэй тун адилхан байлаа. Лейнер угаасаа ижил хүстэй учраа өөр залуутай тусдаа уулзаад харин Ренера маань Хенригээс хүүхдтэй болсон юм байна л да. Энэ талаар ордон даяар жигжиг хийдэгч хаан охиныхаа талд орж Ренераг байнга л өмгөөлж хамгаалж байгаа юм байна. Изааны бин муудаад өнөө маргаашгүй гэж байсан ч шархтаа гараад тариулаад овоо хэдэн жил амар тайван наслаж байгаа юм байна л да. Хааны хувьд хаан ширээг өв залгамжлуулах хэд хэдэн ач зайнартай болсон. Хааны охин Ренера 3 хүүтэй. Харин нөгөө талд хааны эхнэр Алисент 2 хүү 1 охинтой. Уул нь бол хааны өвгөн хүү Эйгон хаан ширээг залгамжлах ёстойч
Мань нөхөр хаан болох ямар ч хүсэлгүй өнтер гэж байгаад ээжээсээ Жефти хүртнээ хаяа. Хааны удмын хүүхдүүд бүгд төрхтөө луугийн өндөг бэлгэнд авдагч, зарим өндөг нь хагарахгүй удснаас болж лууг болгоч тохиолдол гард юм байна. Алисентийн баг хүү Эймэнд лууг уучраа гуниглаа зогсож байтал түүний их чилээнэ. Чи ирээдүйд маш том луутай болно. Гэхдээ нэг нь үдэ анх хэрэгтэй болох нь дээ гэж зөвгнөс шиг зүйл хэлдэг. За тэгээд та парт нэг дээр гардаг Кристнийг санаж байгаа үстэй те. Кристен Ренирад уйсааснаас болоод одоо хатаанд бүрэн зүтгэдэг болжээ. Тийм ч болохоор хааны үгүүдийн бэлтгэлийн үеэр Алисентийн хүүхдүүдэд илүү хичээл зааж Ренирагийн үгүүдийг тоодох юм да. Өн бухимдсан 10 хүүгүүдийг мөрж чи энэ дөрвийг яагаад ялгаад байгаа? Адилхан за гэж шаардлага тавьсан боловч Кристен төвчгөнж яасан. Чиний үгүүдэд юм заахгүй байна уу? Энэ хоёр хүүхдээ аавна чи вэстэй гэж хэлснээр Харви бие барьж чадсангүй. Кристнийг барьж аваад гөвшчлөө. Гэтэл нөгөө тал Лейнис гээд эртэд гардаг авгаа шиг ажтай нөхөр орж ирээд хатантаа уулзж байна. Бас ямар хурал хутах гэж байгаа юм бол тоо. Хатантай минь. Ринирагийн хөвгүүдийн аав Кристен нохоо шиг зодсон гэж сонслоо. Би Хенриг учрыг олоод өгөх үү гэж асуухад хатан өөрөө мэдээл гэж байна. Гэтэл мань нөхөр шоронгоос 3 хүн суллуулж гаргаад Хенригийн гэрт гал тавиулаад Хенриг хөнөөж орхих ба энэ талаар сонссон хатан амбар шок. Лейнис би чамайг хүн алаадах гэж хэлээгүй шүү дээ. Гэхэд Лейнис муухай нэснэ. Зүгээр дээ хатан ам минь. Ажил хийвэл тултал нь хийх хэрэгтэй шүү дээ. Ирээдүйд намайг шагнаарай да гэж авд юм да. Заар нөгөө тал Дэйвен маань Корлосын баг охинтой сууж 2 охинтой болсон бөгөөд эхнэр нь 3 дахь хүүхдээ төрүүлэхээр бэлдэж байгаа юм байна. Дэймен эхнэрийн амтаар лууга олуулан нисж байгаа нь сөрөвчтэй харагдаж байгаач Дэймен нэлээд намсуусан бололтойдаг шүү. Удалгүй эхнэр нь хүүхдээ төрүүлэх гэж байсан ч төрхийн үндэл тохиолдож нэг бол эхнэрээ нэг бол хүүхдээ аврах хатуухан сонголтод унлаа. Дэймен шийдвэр гаргаж чадахгүй зогсож байтал эхнэр нь орноосоо босоод лууныхаа өмнө очин өөрийгөө шатаалгаж амиа эгүүтгдэг. За ингээд оршуулах нь болох үед Изаан Ренира гээд бүгд л иржээ. Дэймен ахтайгаа тараагүй маш олон жил болсон бөгөөд Изаан Дэйменийг ордондоо ирж амьдар. Гэсэн ч тэр дахиж ордонд амьдрах ямар ч хүсэлгүйгээ илдэг. Харин энэ үед Алисентийн баг хүү Эймэнд талигаж бүсгэн лууг өөрийн болохоор нэгэн чийжээ. Вагэргийн луу бол энэ ертөнцийн хамгийн том, бас хамгийн хөгшин луу эдийж Эймэн түүнтэй харилцаа тогтоож өөрийнхөө луу болгож чадлаа. Талигаа жижигхэн лууг хулгайсан дуурсан Дэймний охид Эймэн рүү дайрсан ч өнөөгч нь охин хөхт гэж бодохгүй шууд цохиол авч шүү. Үнийг харсан Ренирагийн үгүүд болох лууг Жейс хоёрч зүгээр байсангүй. Эймэндийг барьж аваад бөөн зодоонуудын болох үеэр Эймэндийн нүрийг зүсээд нүдийг нь сохлоо хайчнөө. За өнөөс олж Алисент Ренира хоёрын дунчаас бөөн маргаан болж хоёр талд хөвгүүдээ өмөрөөстэй. Эзэнхаа өөрийнхөө өвгүүдийн хэнийг нь хингэхэвдэ. Энэ асуудлыг ингээд мартацгаая гэж хэлсэн ч Алисент хутга далааж байхдаа Ренирагийн гарыг зүсээл хайчлаа. Хаавч Эймэнд эр хүн шиг зан гаргаж "Ээжээ та тайвшир. Би нүдээ алдсан ч луута болчлоо штэ. Дэжгүл 8 биш үү?" гэж хэлснээр энэ асуудлыг инхүү намжаадаг. Гэхдээ яг л Хеленагийн зөвлөснөөр л боллоо шүү. Зарим Таргариен удмынхан дунд ийм зөнчмөргийн хүмүүс төрдөг гэлцдэг. Тэдний нэг нь Хелена охин бололтой. Нөгөө талд шархаа цэвэрлүүлж бүр Нара маань нөхөртөө нэр зүүж ингэж явснаас Дэйментэй гэр бүл болж хаан ширээний төлөө алцахаар шийдлээ. За ингээд Дэйментэй уулзаад хоёул олон жилийн өмнөөс бие биедээ сэтгэлтэй явсан улс. Хоёр талд ингэж ухаар гэр бүл болцгоё гэсэн санал тавихад чи нөхрөө яах гээд байгаа л гэж байна. Манай төлөвлөгөө зохиож Лейнерыг алуусан мэтээр жүжиг тавих ба Лейнер хайрцаг залуугаа дагуулan Алсын ансад шинэ амьдрал зохиохоор явах үед харин Ренира маань Дэйментэй эцэст нэг эхнэр нөхөр болж чаддаг. За түр байж байгаа манайхан. House of the Dragon цувралын цоошин 3 дугаар бүлэг яг одоо дэлхийд даяар нээлттэй эхний ангиуд нь цацагдаад байгаа. Эхний хэдхэн анги нь гэхдээ энэ цувралын хамгийн өндөр үнэлгээг авчихад байгаа юм билээ. За тэгээд жинхэнэ том луунууд энэ 3 дугаар бүлэг дээр хоорондоо алдсан юм байлээ шүү guys. Таад маань цувралынхаа 3 дугаар бүлгийг хаанаас үзэх вэ гэж бодож байвал Монгол хадмалтаагаар аль биесны хэрэгтэйгээр Univision дэх HBO Max App-аас үзээрэй. За тэгээ Univision-ийн шинжлэгдсэн L+ багцыг идэвхжүүлчихвэл HBO Max App-ийг танд дагалд ирж цувралаа тэр ирэхээрээ үзэх боломжтой байш шүү guys. Дэлхийн платформ HBO-оос Монгол хадмалтаагаар кино үзэх боломжийг бидэнд олгож байгаа. Univision компанида баярлалаа. Одоо бүгдээрээ бичлэгээ үргэлжлүүлэн үзцгээе. За ингээд 6 жил өнгөрлөө. Изааны бие улмал чилэрхэж биенийхнээсээ өгчөж игсэн байх бөгөөд үнээсээ болж нэг нүдэ хүртэл алджээ. Эзэн хаа эзгүүд угаасаа тэгэл хатан хаа хамгал төрийн шийдвэрүүдийг гаргаж эхлэх ба мэдээж ордоос өгсөн аавыгаа буцаад аваад ирэлгүй яах вэ? Ренира Дэймэнд хоёр дундаасаа хүүтэй болсон бөгөөд ханаас нь чарсан Дэймний хүү гэдэгт эргэлзэхээргүй цагаан үстэй хүүхэд байдаг.
Манай хоёр олон жилийн дараа хааны хүндид ирж Изаанд бараалхах үед Изааны бие маш муудаж, толгой тархин самуурж хэлээрэн ч ойлгохдохгүй хэцүү хүн болсныг хараад Ринирагийн сэтгэл өвдөөл явчлгүй яхав. Манай хоёр хатантай уулзаж Изаанд өгöd байгаа энэ цэцгийн шүүс Изааныг улам сольдуулаад байгаа юм шүү. Изааныг оронд нь хэвтүүлчээд хаан тулсын хамаг шийдвэрийг дураараа гаргаал байна уу гэж Дэймон хэмэлэхэд Алисент нэг хэм хэлсэнгүү. Алисентийн том хүү эйг нь үүжлэгч охиныг хүчинсэн гэдгийг сонсоод Алисент мань өхөнд мөнгө өгөөд хэрвээ энэ талаар энд тэнд яриад яваад байвал шууд ял тулган шүү гэж эвтэйхэн занал хийлдэг. Тэгснээ эйгэн рүү явж ороод муу усан тэнэг удахгүй хаан ширээг авах гэж байж яагаад тэр бүсгүй хүчиндэж байгаа юм. Гэхэд мань хүү би зүгээр л жоохон зугаацсан. Тэглэж тэр хаан ширээ чи надад огтхонч падгүй гэж хэлэхэд Алисент бухимдаж битгий Дэмир чиний үслээр болно гэж бодоо юу. Дахиж ингэж хилэм татлаад үзээрэй гэд хатухан хэллээ. За ингээд гэр бүлийнхэн нь нэгдор цугларсан гээд эзэн хаан оройн зөг барихаар болдог. Эзэн хаан өөрийн баруун зүүн талд сууж буй хатан хаан Алисент гүнж Ренера хоёрыг эвнэгдэлтэй байхыг уриалгаваа. Өөрийн арцендраач хоорондоо өвтэй байж бие бинийгээ ойлгож байгаарай гэж загтаг. Хааны хэлсэн үг тэдэнд нэгийг бодуулсан бололтой. Ренера Алисент хоёр ээлжээлжээрээ хундагны үг хэлж бие биенээсээ уучлалт гуйхаа. Нэгэн цагт найзууд явснаа дурсаж дайсагнахаа болохоор тохирдог. Гэтэл хааны бие тэсгэргүй өвдсөн тул оройн зоогийг өрхөн гарах тэр агшинд Алисентийн баг хүү эм нь босч ирснээр Ренерагийн үгүүдийг доромжилсон утгатай зүйл хэлж Ренера хичээхээ үгүүдийн төлөө энэ хундагыг тогтооё. Царайлаг ир зөрөгтэй залуусал та. Даанч өснийхээ өнгнөөс болоод хаан ширээнд сууж чадах болов да гэж илт тохуурхаж эхэлдэг. Ренера Алисент хоёр эвдэрсэн ч бүх зүйл оройтсон байлаа. Тэдний хөвгүүд биеинтэйгээ дайсгарах нь тодорхой байв. Хөвгүүд ширээнээс босож хоорондоо барилзаж авах үед цэргүүд тэднийг арай хит зогсоодог. Ренера Алисентэд хандаж би хөвгүүдээ аваад хэсэгтээ Драгонстоунд очиж амьдрнаа. Аавд ямар нэгэн зүйл болвол дарих хуулаарэ гэж хэлээд явдаг. Тэр орой Изааны бие нэлээд муу байсан учраас Алисент нөхрөө асарж байтал эзэн хааны оюун санаас самуурж амхандаа өөрийнхөө удмын түүхийг дурдж 100 жилийн өмнө энэ хаан туусыг байгуулсан Эйгоны талаар дурсж байгаад сүүлийн амьсгалаа хураадаг. Гэтэл Алисент энийг нь өөрийнхөө хүү Эйгоны талаар яриад байна гэж андуураад хаан өгөхөөс өмнө хаан ширээгээ Эйгонд өгөх гэсэн юм байна гэд буруу ойлгочихно. За ингээд Алисент тэр дөрөв төшмдүүдийг цуглуулж хаанаас сурсан гунигтай мэдээг дуулгах ба нас урахынхаа өмнө Эйгонд хаан ширээгээ өв залгамжлуулна гэж хэлсэн. Гээл аваа ичлаа. Төшмдүүдийн арай настай нь үүнийг эсэргүүцэж хаан амьд ахуудаа охиндоо хаан ширээгээ өгнө гэдэг байсан. Таны хэлсэн шиг тэгж хэлсэн байх боломжгүй гэсэн боловч Кристен түүнийг алж өрхлөө. Хаанаас сурснаар Алисентийн аав ёстой дураараа ашиглаж эхэлнэ. Охиноо өртөл загинж миний ачгүй Эйгон хаан ширээг авах үед Ренера бидэнд рүү дарих нь ойлгомжтой. Тийм болохоор Ренераг гэр бүлээр нь хүүс тэмтрэх ёстой. Гэсэн боловч хаан очиж Алисент тийм ч муухай зан гаргасангүй. Та юу яриад байна аав минь? Миний нөхөр охинтой хайртай байсан юм шүү. Би нөхрөө өнгөрсний дараа охиныг нь алуулах болж байна уу? Тэгж чадахгүй. Та Ренераг уралдахгүй шүү гэж анхааруулсан ч баруун гарвал баруун гар шүү дээ. Ордон зочилж байсан Ренесиг хүртэл өрөөнд нь хорихва. Алисент орж ирээд хаан асуурсан. Эйгон дараагийн хаан болно. Танаа гэр бүл Эйгоныг хаан болгохыг дэмж эсвэл эндэ байж бай. Гэхэд Ренес охин минь дээ. Чи насаараа л аавынхаа үгээр амьдралаа. Одоо хүүчин хаан болох гэж байна. Чи зүгээр л ирчүүдийн төлөө зүтгэсээр байгаад насаа орох нь. Ганц удаа ядаж хаан ширээнд суух талаар бодож байсан уу гэж тавлан хэлдэг. Баруун гарын улсын хамгийн өнгөтэй өдтэй хүчтэй гэр бүлүүдийг цуглуулж дараагийн хаан Эйгонд үнч гэдгээ амлал гэж дарамтлахад зарим хүмүүс чадахгүй. Би зөвхөн Ренераг үнжид л үнж байна гэж хэлэхэд энэ өөдгөө нөхөр Ренера дүнж гэр бүлүүдийг эхнээс нь цаазалж эхэлдэг. Гэтэл хаан ширээг авах Эйгон маань байдгүй шүү. Мань нөхрийг олуулахаар баруунгаар өөрийн хоёр хэрэг дайчид болох Эрик Арик хоёрыг илгээх бол нөгөө талд Алисент өөрийн үнэн жалбат Кристонд Эйгоныг төрүүлж олоод авчирэ гэсэн даалгавар өгөөд явуулах ба Эймон бас хамт явъя гэсээр угаал явлаа. Эйгон ер нь л ууж идэж хүүхэн шухан эргүүлэх дуртай тул хотын хамгал уушин газруудаар явсан ч Эйгон бүр байдгүй шүү. Гэтэл Эрик Арик хоёр Эйгоныг төрүүлж олоо явж байтал Кристон гарч ирснээр Эйгоныг булааж авах гэж бас хөөрхөн юм болно. Эйгон хаан болмооргүй байна. Би хаан болж чадахгүй гэж уйлж орилохыг харсан Эрикийн бодол өөрчлөгдчихвүү яв. Ямартай ч Кристон Эйгоныг дагуулад хатан дээр аваад ирлээ. Хатан түнд хандаж чамайг маргааш хаан болгоно. Өвөө чинь чамайг Ренераг алах тушаал гаргах гэж хэлбэл битгий тоогоорой. Ээжийнхээ үгэнд орно штэ гэж анхааруулдаг. За тэгээ Алисент аав руугаа явж ороод Эйгонтой сайн ярилцсан байгаа. Тэр одооноос миний үгийг сонсно. Та олон жил миний толгойг угааж зөвхөн өөрийнхөө хүслээр байлгах гэж оролдсон. Та Ренерад нэг хуруугаач өрөхгүй шүү. Ренера бол миний найз. Бас миний талигаач нөхрийн охин. Тэдэнд өндөр албан тушаал амлахад тэд ойлгох бах. Гэт яг найзаагаа болон өмөрөөд бас хөрхэн сэтгэлтэй л юм.
Маргааш өглөө нь баруун гарын үнэт цэрэг Эрик Ренисийг өрөөнөөс нь нууцаар оргуулах ба яагаад ингэж байгааг нь асуухад Эйгон энэ улсыг удирдах чадах хүн биш ээ гэдгийг би хоёр нүдэрээ харсан. Тийм болохоор таныг ургуулж байна гэж авч байна. Гэтэл өнөөдөр шинэ эзэн хааны ёслол болох гэж байгаа тул хотын хамгаал гудамжаар битүү ард иргэж чаваад эндээс зүхтах бараг боломжгүй байлаа. Хотын иргэд энэ хотын хамгийн том байгууламж болох лууны үрэнд бөөнөрөө шахуу цугларах үед баруун гараа тэдэнд хандаж эзэн хаан насварсан тухай цожирдмор мэдээг дуулгадаг. За тэгснэ эзэн хааны хүслээр түүний том хүү Эйгоныг дараагийн хаан болгож байна. Химэн тэдмийг зөөж өгөх үед ард иргэд ихэндээ гайхаж байсан ч удалгүй бөөнөрөө алга ташиж шинэ хаанаа өгтөн авлаа. Эйгон ихэндээ өөртөө итгэлгүй байсан ч тэтэм зүүж алга ташуулж байгаад урам нь ороод явчихна. Гэтэл энэ үед шал цөмлөн Ренис өөрийнхөө лугуунан сүрийг бадрагаал гараад ирдэг. Түүнд Алисан Эйгон хоёрыг газар дээр нь хөнөөх боломж байсан ч тэгсэнгүй. Нэлээд ширтэж байгаад луугийн үрийг орхин нисэж чадхаа. Удалгүй Dragonstone дэрж Дэймон Ренера хоёртой уулзаж хааны хүндийд юу болсон талаар нэг нэгэнгүй хэллээ. Аавна нас орсон талаар сонссон Ренера нулимс тослуулж байх бол хаан ширээг Алисан тавсныг сонссон Дэймоны дотор дүрсгийж тэр дороо цэргүүдэд цуглуулan хааны хүндээ рүү довтлох төлөвлөгөөгөө гаргаж байтал баруун гарын үнэт цэрэг Эрик хэлснээ эзэн хааны тэтмийг Ренерад гардуулж та хаан ширээг өвлж авах ёстой хатан минь гэж хэлснээр тэд бүгд бүхийн Ренерад хүндэтгэл үзүүлдэг. Ренерагийн талын ирчүүд бүгд л хааны хүндэд очиж дайн эхлүүлэх санал гаргасан ч Ренера цус урсгахыг хүсэхгүй байгаагаа хэлдэг. Маргааш нь баруун гар цэргүүдэд дагуулсаар л ирлээ. Ренера Эгн энэ улсын хаан болсон. Алисан чамааг найзаа гэж боддог тул өдийг хүртэл өмгөөлж хамгаалсаар л байгаа. Чи Эйгоныг хаан гэдгийг нь хүлээн зөвшөөрвөл танай гэр бүлийнхэн Dragonstone газар нутгийг хүснээрээ удирдах болно. Бас танай гэр бүлийнхэнд энэ улсын өндөр албан тушаалуудыг амлаж байна. Гэж хэлээд Алисанд Ренера хоёрын багтаан хамт уншдаг байсан номны утсыг дурсгал болгон өгөх үед Дэймонд өвчгөнж "Өө за, бид зөвшөөрнө гэж бодоо юу? Би чамайг энд чинь алаад хааны хүндэд очиж чиний үр удмыг бүгдийг хөнөөн за." Гэд яг алцах гэтэл Ренера түүнийг зогсоож "Би саналыг чинь бодож үзье. Маргааштай хариу болъё." Гэд тэднийг явууллаа. Дэймон бүр бөөн уралж "Яагаад явуулчих байгаа юм? Энд нь алчих байсан шүү дээ." Гэхэд Ренера "Аав минь энэ олон жил тэр барахтаа нэг ч удаа цус асгаруулж байгаагүй. Тэр тусмаа сайн найзтайгаа аавынхаа их нэртэй толдмааргүй байна." Гэхэд Дэймон хоолоогоор нь боосноо "Улс оронд баяраа яагаад биднээс айдгийг мэдэх үү? Бид луута болохоор хийн хүчтэй хэн амир нь ялт байгуулдаг юм" гэж хэлээл гарлаа. Corlys Stepstones-оос эсэмэнд ирэх ба ачнараа хамгаалахын тулд Ренерад туслах ёстой байлаа. За ингээд Ренерагийн гэр бүлд үнэн зүтгэх андгаа тангараг өргөх ба цус урсгахын тулд хаан тусын хамгал ачаа урааг нь далаад гацааж тэдэнтэй дайдахгүй сөхрүүлж авцгаая гэсэн санал гаргасан нь Ренерад таалагдлаа. Гэхдээ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Эрин Барифон Старкийн гэр бүлийн дэмжлэг хэрэгтэй байсан тул загтал илгээх гэхэд Джейс "Ээжээ, тэгвэл цаг их алдна. Люкт хоёр луугаа унаад энэ талаар тэдэнд хэлд болгоё. Бас луунаас маань сүрдэх байх" гэж хэлэхэд Ренера зөвшөөрлөө. За ингээд манай хоёр өөрсдийн луугаа унаад нисчихлэх ба Джейс Эрин Барифоны гэрлөө явах бол Люк Старкийн гэрлөө хөдлөлөө. Гэтэл Старкийн гэрээ ойролцоо Эймондын амрах том луун байж идэм да. Яваа ортол Эймонд аль хэдийн Старкийн охинтой суухаар тохироо ээж эдний гэр бүл Алисантын талд орцсон байдаг шүү. Люк илүү дутуу үйлдэл хийсэнгүй. Ээжийнхээ дэмжүүлсэн зүйлийг хэлчихэд гараа явах гэтэл Эймонд 6 жилийн өмнө миний нүдийг сохолсон баха. Өнөөдөр би чиний нүдийг авна. Гэхэд гэрээ эзэн урлаж "Та хоёр манай нутагт хоорондоо алцахгүй шүү" гэж хөвгүүдийг тайвшруулдаг. Гэсэн ч Эймонд зүгээр байсангүй. Луугаа унан мөрөөрөө нисж яваа Люкийн араас аврах том луутайгаа давхин ирэх ба Эймондын луу Люкийн луунаас бүр хэдэн 10 дахин том байлаа. Эймонд Люкийг алж чадах биш зүгээр л айлгаж доглох санаатай байсан ч Люкийн луу Эймондын луу руу галаар төөнчтэн да. Үүнийх нь хариуд Эймондын луу тэр дөрөв Люкийг луутай хамт залгин тасдаж орхидог. Баг хүн Эймондын луунд идүүлсэн тухай аимшигтай мэдээг удалгүй Ренераас сонсоод бүр шок. Хэдий цус урсгахгүй гэж хичээсэн ч Алисантын талаархан хүүг нь алдсан тул Ренерад одоо эргэлзэх зүйл байсангүй. Тэр бүх луу цэрэг өөрт байгаа хүчээрээ хааны хүндэрүү давталж Алисантын талаархантай алцахад бэлэн болжээ. За энэ хүрээд House of the Dragon цувралын маань 1-р бүлэг төгсөж байна. Та хэд маань дараагийн 2-р бүлгийн Gas үзчихэд 3-р бүлэг рүү нь ороорой guys. House of the Dragon цувралын цоошин 3-р бүлэг яг одоо дэлхийд даяар нээлттэй эхний ангиуд нь цацагчгаад байгаа. Эхний эдгээр анги нь гэхдээ энэ цувралын хамгийн өндөр үнэлгээг авчгаад байгаа. За тэгээд жинхэнэ том луунууд энэ 3-р бүлэг дээр хоорондоо алдсан байлээ. Та хэд маань цувралынхаа 2-3 бүлгийг хаанаас үзэхгүй гэж бодож байвал Монгол хадмалтайгаар аль биесний эрэхтэйгээр Univision дэх HBO Max Pass үзээрэй.
За тэгээд Univision-ийн шинжлэгдсэн AL Plus багцыг идэвхжүүлчихвэл HBO Max app-ээр ирэх тань дагалдан ирж цувралаа тэр ирэхээрээ үзэх боломжтой шүү guys. Дэлхийн платформ HBO-с Монгол хадмалтайгаар кино үзэх боломжийг бидэнд олгож байгаа Univision компанид баярлалаа. Бүгдээрээ дараагийн бичлэгээрээ иргэн уулзцаая guys.